сэтгэлээсээ талархах гэж яг юм бэ гэдэг. Хувь тий талархал гэдэг зүйл чинь яг одоо цаг дээр авчирдаг юм байна гэдэг мэдрэмж төрж ирсэн. Надад энэ байхгүй байхад би яагаад талархах хэвтэй юм? Энэ байхгүй байхад би яагаад талархах хэвтэй юм? Заавал яхаараа би талархах ёстой юм гэсэн тийм өнцгөөс илүү ингэж хардаг байсан. Тэгээд ирэхэд хүмүүс хэрвээ тэр юм танд байхгүй байсан бол тэгвэл яах вэ? Тэр хүн байхгүй болчвол яах вэ? Тэр орон сууц байхгүй болчвол та яг яах вэ? Тэгэхээр нөгөө нэг хүн байхгүй болохоор байсан юмныхаа үн цэнийг илүү мэдэрдэг болохоор За сайн байцгаана уу бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргье. За бидний ертөнц бидний гарт подкаст юм дараагийн дугаар хэлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр гэрэлмэн. За бид хоёрын өнөөдрийн ярих сэдэв маань болохоор талархал амьдралыг өөрчилдөг нууц механизм муу юм болов биш юм болов гэдэг сэдвээр бид хоёр ярилцгаад өнөөдрийнхээ подкастыг эхлүүлж байна. За тэгэхээр нөгөө нэг хүмүүс нь аз жаргалтай болохоор талархах юм болов. Нэг болвол гэрэл маашаас асууж тий талархдаг болохоор аз жаргалтай болдго юм болов. Та юу гэж бодож байна? Өмнө нь бол яг аз жаргалтай болохоороо талархдаг гэж боддог байсан. За би ингээд одоо энэ шалгалтыг өгөөд дуусчвал сайхан баярландаа, сайхан талархандаа гэдэг юм уу те. Энэ шалгалтанд нь бурхан та надад тусалчих юм бол би таныг жихэн байдагт нь шүтээ жихэн ингээд өгнө мөгнөөч гэдэг юм уу те. За тэгээд дараа нь болохоор талархаж ихэлснээр таны гар руу одоо таны сэтгэл рүү аз жаргал өөрөө ирдэг юм байна гэж ажиглаж анзаарч байсан. За одгоо багшийн маань хувьд яаж исэн бэ? За ерөнхийдөө бол яг бясалгал хийж эхэлсэн цагаас талархал гэдэг зүйл маш хүчтэй механизм юм байна тий. Бидний тархинд маш хүчтэй одоо энэ нөгөө нэг гой сайхан зүйлсүүдийг өгдөг юм байна гэж мэдэрч ирсэн. Тэгээ эхлээд болохоор бид нар чинь нөгөө талархаж гин гэж бодоо тий. Нөгөө нэг уучраа мэдэхгүй л ээждээ талархаж гин, аавдаа талархаж гин, их нутагтаа талархаж гин, тэндээ талархаж гин гэл ингээл яг айгүй олон янзаар талархлуудыг илэрхийлэлсэн л та. Тэгээ явцын дунд нэрээ чин сэтгэлээсээ талархах гэж яг юм бэ гэдэг асуулт гарч ирсэн надад. Тэгэнгүүт одоо ингээд урд нь ингээд аав ээжтэй хичнээн талархдаг шүү, ингэдэг шүү гэдэг байсан бол яагаад нэр би аав ээжтэй талархах ёстой юм бол гэд ингээд хайж эхэлсэн байх нь шүү дээ. Тэгээ хайж эхэлж байхад бол нэрээ хүний орчлонд мэдлүүлсэн миний ээж аваар маань байгаагүйсэн бол өнөөдөр би мэдлэхгүй байх байсан биш үү? Тэ өнөөдрийн ээж аваарынхаа байсны үндсэн дээр өнөөдрийн би өөрийгөө бүтээсэн юм биш үү? Тийм болохоор энэ агуу их энэ хайр ээжийн хайр бол энэрэнгүй аавын хайр бол агуу юм байна гэдгийг ерөнхийдөө бол яг мэдэрч талархаж эхэлжсэн гэх юм уу та. За гих мэдчихсэн дээр. За ер нь тэгээд одоо ингээд бас ингээд бодоод байна л да. Хүн нөгөө өөрийнх нь амьдралд байхгүй зүйлүүд байгаад хаар зовоод идэх юм болов нэг бол харахгүй байгаагаасаа болоо зовоод идэх юм болов гэдэг бас нэг асуулт гарч ирж байна. Гэрэл маш маань энийг юу гэж бодож байна? За дахиад асууж болох уу? Чиний амьдралд байхгүй зүйлс тий чамайг зовоод идэг юм болов? Нэг бол байгаа зүйлсээ харахгүй байгаагаас болоо зовоод идэг юм болов? Байгаа зүйлсээ харахгүй байгаагаас болж илүү зовдөг гэж бодож байна. Ер нь бол одоо ингээд энэ хүмүүс зарим үед нөгөө нэг асуудал дээр илүү одоо төвлөрөл өгөөд боломжуудаа нөгөө нэг ингээд олж хардггүй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг за энэ асуудлыг шийдчихээ, дараа нь энэ асуудлыг шийдчихээ, за энийг шийдчихээл нэг за ингэчээл нэг гой болондоо гэж бодож байхад нөгөө нэг асуудал хийж дуусдаггүй гэдэг шиг дараагийн асуудлын дараа нөгөө өөр л асуудал ирнэ. Гэхдээ бас энэн дээр нөгөө нэг асуудал давтагдаад байна уугүй юу гэдгийг бас нөгөө нэг харах ёстой юм байна гэж ажиглаж анзаарч ирсэн бохгүй юу? Тэгэхгүй нөгөө нэг миний амьдрал дээр ч бас нэг асуудал зөндөө бол ингэж давтагдчихсэн мөртлөө би тэрийг ингэж харахгүй л яваад байсан байгаа даахгүй юу? Тэгээд яг тэрнийхээ нөгөө суурийг бас олж харах шаардлагатай байд юм байна гэж бодож байсан. Тэгэхээр яг эндээсээ юу хэлэх гэж байгаа вэ гэхээр асуудал дуустсан байна. Тэгэхээр боломжин дээр тулгуурлаж амьдрсан хүмүүс илүү одоо ол замгтай байд юм байна гэж ажиглаж анзаарч байсан. Таны маань хувьд ямар байсан бэ? Одоо жишээлбэл ингээд яг талархаад эхлэхээр миний хувьд талархал гэдэг зүйл чинь яг одоо цаг дээр авчирдаг юм байна гэдэг мэдрэмж төрж ирсэн. Одоо байгаа бүх юм харж эхэлдэг юм байна тий. Үр хөвгтөө харж эхэлдэг юм байна. Хайртай хүмүүсээ харж эхэлдэг юм байна. Гэт түрүү ээж аваа ярьжсэн бол тий. Надад байгаа өнөөдөр намайг дулаахан байлгаж байгаа тий гэр орондоо хоолтой байгаа өөртөө тий гих мэдчлэр яг одоо цагтаа төвлөрөх агшныг талархал өгд юм болоо да гэдэг ийм мэдрэмж бас орж ирж байсан. Тэгэх болохоор бид нарт нэг болохоор нэг хит хэрэг дөрвөө сая гэрэлмагш маань хэлгээр тий энийг хийчээд ингээд би гой сайхан болох гээд байна гэд ингээд ерөөсөө одоогоо ажиглахгүй байгаад байна шүү дээ. Тэгэхээр яг одоо байгаа мөч болгоноо анзаараад хайрлаад ингээд эхлэхээр талархлын гол үнцгэн шалтгаан нь одоо цаг юм байна гэдэг мэдрэмж төрж ирсэн. Тэгэхээр гэрэлмагш маань энэ дээр бас нэмж хэлэх зүйл байна уу? Яг тэгж мэдэрч байсан уу?
Ер нь одоо таны хэлсэн бол яг зөв юм байна. Өмнө нь болохоор дандаа нөгөө нэг өнгөрсөн дээр харамсал дээр ч юм уу төвлөрөөд эсвэл нөгөө нэг ирээдүйн нөгөө нэг болохгүй мэддэхгүй тэр зүйл рүү нөгөө нэг ингээд анхаарлаа хандуулж чад байдаг байсан юм байна. Одоо ч бас зарим үед би тэр маргааш яах вэ? Ингэх болов, тэх болов гэж ингээд хаяа бодогддог. Гэхдээ энэн дээр миний ажиллаж байсан юм бол тэр бодлоо агшинд нь барьж авах нь маш чухал юм байна гэж ажиллаж байсан. Тэр бодлоо агшин дээр нь барьж аваад за би одоо яг хаана байгаа лээ. Тэгэхээр би одоо тэрний төлөө юу хийж чадах билээ? Чадахгүй бол би яагаад санаа зовоод байгаа? Чадахгүй бол би ямар нэг юмар тусалж ийл та тий. Тэгвэл нэг юм хийчихэл та гэдэг юм уу тий. Тэгээд би болохоор яг ингээд нөгөө тусалж чадахгүй юм дээрээ ч юм уу эсвэл найз нэг юм болчлоо гэдэг дээр ч юм уу ингээд нөгөө нэг умс гээл нөгөөх нь ингээд төлөвлөдөг байсан байгаа даахгүй. Тэгэхэд би ингээд өөрөө тусалж чадахгүй бол тэрэнд би ингээд илүү санаагаа зовоогоод одоо энд байлгаад ах ямар ч ер нь шаардлагагүй юм байна гэдгийг өөрөөсөө ажиглаж исэн. Тэгээд яг талархах гэдэг нь болохоор одоо өөрийнхөө байгаад одоо цаг хугацаанд оршиж байгаа одоо амьдарч байгаа амьсгалж байгаа талархах хэрэгтэй байт юм байна гэдгийг бол яг нөгөө Отго багшийнхаа сургалтанд орж ирснээс хойш би яг талархаж сурсан. Тэрнээс өмнө бол би талархдаггүй байсан. Байгаад талархдаггүй байлаа. Яг үнэндээ. Тийм л. Одоо ингээд яг яагаад талархдаггүй байсан бэ гэдэг сэдвийг одоо зөвмөр хоёлаа басаа. Хүмүүс яагаад талархдаггүй бэ гэдэг юу басаа олъё л доо тий. Нэг болохоор ингээд би ингээд бодож байгаа байхгүй. Хүмүүс нэг бол байх ёстой. Энэ зүйл надад байх ёстой гэдэг болохоор талархдаггүй болов. Тий. Нэг болох юм бол бусадтай өөрийгөө харьцуулаад бас талархдаггүй байж болох гэдэг байхгүй тий. Энд дээр нэг жишээ байдаг штэ. Одоо жишээлбэл хөлгүй ингээд хүн алхаж байгаа хүнийг хараад би энэ шиг гоё алхах юмсан гэж бодож байдаг тий. Тэгвэл алхаж байгаа хүн дугуйтай явж байгаа хүнийг хараад яадаг вэ? Би юм гоё дугуйтай болох юмсан гэж боддог. Дугуйтай хүн ингээл мотоциклтай хүнийг хараад би мотоциклтай болох юмсан. Мотоциклтай машинтай хүнийг хараад би гоё машинтай болох юмсан ч гэдэг юм тий. Энэ мэдчлэн дээр хүмүүс ингээд өөрийгөө хүмүүстэй харьцуулж ирэхээр бас талархдаггүй юм болов уу гэж би бас бодсон. Тэгээд ирээдүйн рүү хит ингээд санаа зовоод ирэхээр одоо цагаа бас мартаад байна шүү дээ тий. Тэгэхээр бас ингээд талархдаггүй юм шиг мэдрэмж бас төрж исэн. Тэгээд нөгөө ихэвчлэн дөрөв гэрэлмаа гашаа манай хэлдэг нэг бид нэр дутуу одоо байгаа зүйл дээр төвлөрөөд ирэхээр нөгөө асуудал дээр төвлөрөөд ирэхээр бас хүмүүс талархаж чаддгүй юм болов уу да гэдэг ийм мэдрэмж төрж исэн. Гэрэлмаа гашаа маань хувьд өөр ямар санаа оноо юу гэж бодож байна? Би болохоор яг яагаад талархах ёстой бэ гэдгийг мэддэг байсан. Талархсан нь ямар ашиг шимтэй бэ гэдгээ бас мэддгүү байсан юм байна. Тийм болохоор ер нь бол талархдаггүй байсан одоо байгаа даач гэх юм уу те. Илүү зарим үед яг нөгөө нэг харьцуулалт шуналж гэх юм уу тэрүүгээрээ өдөөгдөж одоо яг байхгүй байгаа зүйл дээрээ төвлөрч байгаа зүйл маань болохоор надад угаасаа л таны хэлснээр нөгөө нэг байх ёстой зүйл гэж боддог. Тэгэхээр тэрэнд ийм юм байхад надад ийм юм байхгүй байна. Тэгэхээр би тэрнтэй иймтэй юмтай болчоод тэгээд талархаж эхлэх юм байна гэдэг юм уу те. Бараг болчоод таларханч гэдгийг мэдгүй болох ёстой гэдгээрээ л нүуний явцсан байгаа даахгүй юу. Тэгээд тиймэрхүү харьцуулалт шунлын өдөөгч одоо тиймэрхүү юмнуудаас аль ер нь талархаж мэдгүй талархаж чаддгүй тийм хүн ер нь бол байсан байгаа юм байна шүү. Бас өөрөө шинээр олж мэдлээ. Ер нь аль ялцчих ба ганцхан гэрэлмаа дээр хүн болгон дээр энэ зүйл маань ялцчихгүй байгаад байгаа л та тий. Тэгээд нөгөө ирээдүйн рүү одоо яг нөгөө зарим тохиолдолд манифест гэх нэг хүмүүс яриад тий хит их талархлын юмыг явуулаад байна. Гэхдээ надад ингэж ажиглагддаг байхгүй юу? Хүмүүс яг яагаад талархаад тэр зүйлийн үнцэн гэдэг зүйлийг мэдхгүйгээр зүгээр л намдаа талархъя, аавдаа талархъя, ээждээ талархъя, орчлын ертөнцид талархъя тий. Өөртөө талархъя гэж хэлээд байгаа юм нэ. Яг өөртөө яагаад талархах гэж байгаа гэж утгаа ойлгохгүй, үн цэнийг мэдгүй байгаа. Тэгсээр нэ орчлын ертөнцид талархал илэрхийлэл юм л да. Тэгэхээр энийг бас зөвхөн миний зүгээс ингээд бодохоор одоо манай нүүдэлч дэмжлэл дээр ч ордог тий. Аливаа зүйлийн шинж чанараар дамжуулаад мөн чанарыг олж аваад тэрийг амин чанартайгаар буюу амьдралдаа хэрэгжүүлж байгаа маань жинхэнэ талархал байгаад байдаг тий. Тэгэхээр энэ тал дээр гэрэлмаагш маань бас юу гэж бодож байна? За ер нь бол яг нүүдэлчдэд орохоос өмнө юмыг ихэвчлэн шин чанарын дагуу илүү хардаг байсан юм байна да гэж өөрийгөө ажиглаж исэн. За тэгээ мөн чанар бөгөөд дотоод руу н ороод өндийгөөд ирэхээр хүн болгоноос сайн сайхан зүйлс маш их харагддсан байлээ. Өмнө нь болохоор одоо шин чанараар дамжуулаад нэг надад таалагдахгүй зан чанар гаргачих юм болов энэ муу хүн гэж дүгнждэг тий. Тэр нь ганцхан надад л гаргасан ааш авирсан байгаа шүү дээ. Тэр чинь бус хүмүүстэй яаж харьцаж байгаа яг уг хүн нь ямар хүн гэдгийг мэдгүй шууд нөгөө яаруу гаргасан шийдвэр байгаа даа байхгүй юу? Тэгээд ирэхэд болохоор яг дараа нь хүн болгоны дотор сайн муу хоёр зүйл байдаг.
хинэн дийлэх вэ гэдэг нь тэр хүнээс шалтгаалдаг юм байна гэж ер нь бол ажиглаж анзаарч Тэгэхээр байна. нөгөө нэг бидний нөгөө яриад байдаг хүн болгон өөрийн гэсэн өгөгдөлтөй биднэртийн амьдралд орж ирдэг гэл нөгөө бид нар айгүйх ярьдаг шүү дээ тий. Зарим нь танд ухаалыг өгөх гэж орж ирдэг бол зарим нь танд хайрлахыг өгөх гэж тий. Зарим хүмүүс болохоор биднэрт нөгөө ийм зүйл байдгийг шүү гэдгийг мэдрүүлэх гэж гих мэтчлэнгээр маш олон хүмүүс өөр өөр өнцгөр орж ирдэг. Бид нар одоо бол ингээд ажиглаад анзаараад за гэдэг нөгөө утга учируудаа олж аваад байгаа шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол яг нөгөө мэдлэгчдийн Сулейманы юм дээр яг энэ гарч илээ үг гэдэг баггүй юу? Ам бүхэн сүнстэй амгүй бүхэн эзэнтэй гэдэг үг тийм ээ. Тэгэхээр энийг бүр ингээд бодохоор тэр зүйл одоо амьтай одоо ургамал амьтан хүн тий тэнд бүгд л тий нөгөө сүнстэй юм байна шүү дээ. Амгүй бүхэн эзэнтэй гэдэг нэрээ ингээд бодохоор тий бид нар ингээд бахан цаасыг ашиглаад энэ цаасыг яг хаанаас бүтээгээд байгаа. Бид нар юусоо тэгж боддоггүй юм байна л да. Тэр шин чанарын албаг. Тэгвэл хичнээн олон одоо модыг ингэж хохолж ингэж хичнээн олон хүний хүч хөдөлмөр гарч иж яг энэ цаас бүтээд байгаа. Тэгээ бодохоор нэрээ амьгүй бүхэн чинь сүнстэй юм, эзэнтэй юм биш үү? Тэр зүйлийг ингээд мэдээ таниад хайрлаад эхлэх юм бол бид нар жинхнээсээ дотоодоос талархал гарч ирдэг юм болов гэдэг мэдрэмж орж ирсэн. Хэлмээ агштай иймэрхүү одоо яг нөгөө нэрээ тийшүү гэдэг тийм талархмаар өөрийнх нь амьдрал дээр тийм зүйлсүүд байсан уу? Нэрэл дараа нь бас нэг иймэрхүү юмнууд надад болж ирсэн юм байна. Одоо жишээ нөгөө нэг усаа ингээд тавьчаад шүдэ угаагаа зогсоод идэх хүнийг харж тахалцсан юм. Наад ус чинь гүгээд байна шүү дээ. Наадхаа чи ингээд ядаж хаачаад наа шүдэ угаагаа тэрэгтэй үед нь зайлахтаа наад усаа ингээд яага зайлчаачдээ гэд тэр усыг анхандаа хайрлаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүмүүс заас чи юм сүртэй чиний карманаас гаргаж байгаа ус өмсөж гэдэг юм үү тэгэж бас хандан ер нь би үгүй одоо ингээд бид нар энэ усыг чинь гамлахгүй бол бидний өөр хүүхэд усгүй болчихвол чи яах вэ гэсэн чинь урдаа шууд тэр бол тэдний л асуудал гэж бодсон. Би өөр нэрээ тэр үгээ сонсчод гайхсан шүү бас тэгэж бас боддог хүн байд юм байна гэж бодоод тэгээ за ядаж нэг хүн өөрчлөгдөд эхлэвэл тэр усыг бас гамнах процесс эхэлж штэ. Тийм болохоор өөрийнхөө л одоо хичээл зүтгэлээр яаж хийж байгаа жоохон гамн чи. За тэгээ бусад хүмүүс сэрэмжлүүлэг болгоод хийж болно. Тэгээд авах гэх яваханаар хандвал хандны амааргүй байвал авахгүй байж болно л одоо хувь хүний сонголт юм да гэд. Тэгээ өмнө нь болохоор дэвтэр дээр бичгээд бол дэвтрийг чинь баг нөгөө нэг талын бичээд хичээлэн дууссан бол хайчдаг байлаа штэ. Тэгэхээр хийхийн тулд бас таны хэл дээр хэдэн мод өргөцсөн бол гэж бодохоор тэр дэвтэр дээр чинь ингээ бүр өөргөө бичмээрээ санагдсан. Яг тиймэрхүү одоо тэр амтай бүхэн сүнстэй амгүй бүхэн эзэнтэй гэдгийг сонсоод одоо гар утсаа хүртэл би эзэн нь ингээд нөгөө унгааж мангахта гар утснаасаа уучлалт байгаа. За уучлаарай би чихэн чамайг өндөө жоохон гамгүй эдэлж байна. Муу эзэнтэй учирч чийж гэл бас тэгэж тэг. Тэгээд ер нь бас амьдрал дээр хэрэгжүүлж эхэлсэн байгаа юм байна. Харсан чинь. Тэгэл одоо бид нар яг ингээд ярихаар байгаль ихтлхийгээ хайрлая гэл айгүй олон хүмүүс уриалдаг хэрнээ яагаад хайрлах гэдэг байгаа юм яг үнийг хэлэхэд яг энэ үгийг л ингээд мэдчих юм бол хүмүүс бид нар чинь ихтлхийгээ сүйтгэдэг нөхдөд ч юм хүмүүс бид нар юм шүү дээ. Тэгээд надад нэг анзаараад чижсэн зүйл юу вэ гэхээр одоо Европын орнуудад ер нь байдаг хгүй яг миний 2 3 очиж үзсэн газруудад ажиллагдаж байгаа зүйл. Тэгвэл шилийг яг шилний газар нь хайна цаасыг яг цаасанд нь хайна. Тэгвэл одоо пявер савыг яг пявер савны гэдэг юм зориултын газартай тэр газраа авчиж бид нар хайдаг хгүй юу? Энэ чинь нэг талаараа яагаад гэвэл тэр буцаан боловсруулалт хийгээд байна шүү дээ. Тэгэхээр бас ингээд нөгөө манай Монголд маань бас иймэрхүү зүйлүүд байх юм бол бас нэг яг буцаан боловсруулалт хийдэг тийм сав орчинтой болчих юм бол тэрийг боловсруулах хүмүүс нь гэсэн цаана ажилтай болчоор надад энэ санагдаад байгаа байхгүй юу? Яг ингээд Монголд очиод ингээд харахаар одоо хүүхдүүд хэлчихсэн. Ээжээ яагаад эдгээр байгалаа хайрлах байгаа юм бэ? Энэ ч ундааны сав, энд тийм юм нээсав, энд хог тийм гэдэг ингээд хэлж яхад нь би хичнээн хүүхдүүдтэй ингээд байгаль ихтлэхийг хайрлахад бол бид нар ингэдэг шүү, тэгдэг шүү гэдэг ингээд хэлээд байгаа хэрнээ бусад хүмүүс яг одоо бид нарт саяны гэрэлмаа багш маань яг хэлэхээр нэг хүн ч гэсэн ухамсарлахад бас нэг юм хийгдэл байгаа юм байна л да. Яг хүүхдүүдтэй би бас ингээд бас нэг ухамсарлуулах га бас байгаль ихийг хамгаалж байгаа. Тэгээд Монголд маань тийм байж болохгүй гэж. Яг тэр чиглэлээр цаасны үйлдвэр байдаг бол тэр цааснуудыг тийм тусгай тийм юм тавьчаад хүмүүс тэнцээ чинь очиж цаасаа өгөөд тавгүй боловсруулах буцаад олох боломж бас биднэрт байгаа даа. Шил хийдэг газар гэдэг бол тэр шилнүүдийг нэг газар ингээд аваачаад хаяад байдаг бол тэр шилний үйлдвэр бас буцаага шилээ боловсруулалт тэгээд ингээд өнгөөр бүтээн байгуулалтаагаар хүмүүс ядаж тэр цэгийг очиж хайдаг болох ийм боломж байгаа юм болов уу гэдэг бас нэг ягаад ч тийм бодол төрсөн.
Тэрээс бас хүмүүс ой why not яагаад болохгүй гэж те энийг бас ингээ хэрэгжүүлээд Монголд маань бас нэг өдөр энэ зүйлүүд маань орох юм билүү гэдэг үүднээс энэ зүйлийг ярьлаа. Тэгэхээр талархаж эхэлсэн цагаас таны амьдрал өөрчлөгдөнө гэж би угаасаа хэлэх дуртай байхгүй тий. Ягаад гэвэл өнөөдөр би өнөөдрийн өөрийнхөө бүтээсэндээ би талархаж шин. Алдаатай оноотой бүх жилүүдийн хугацаанд өнөөдөр би өөрийгөө бүтээсэн. Алдаатай оноотой бүх зүйлүүдэд талархаж шин. Хүмүүс алгаар ингээд нөгөө аз жаргалыг ингээд гаднаас хайгаад байдаг. Яг одоо байгаа ч л аз жаргал юм биш тий. Цаг мөч үнтэй таны хайртай хүн болгон таны хажууд байгаа бол энэ хүмүүстэй хайраа илэрхийлээд талархал илэрхийлэх нь л одоо цагийн гайхамшиг юм биш үү? Талархал гэдэг чинь одоо цагийн гайхамшиг юм биш үү гэдэг. Энэ мэдрэмжүүд ер нь надад маш их байдаг байхгүй юу? Тэгэхээр маш олон хүмүүс зүгээр л яагаадаа мэддэггүй учраас талархдаггүй болов уу гэж бодоод байдаг. Үнэн болоосоо талархаад ирэхээр орчлон ертөнцийн танил бүхий л сайхан зүйл байгаадаа талархаад ирэхээр нөгөө байхгүй бүхнийг ягаад ч надад өгөөд идэг юм шиг ийм мэдрэмж надад байдаг. Гэлмагш маань иймэрхүү зүйл хийсэн үү? Ер нь бол байсан. Яг нөгөөний өмнө нь болохоор одоо таны нэгдүгээр шатанд суугаад та нөгөө чөлөөл талархлаас эхлэх юмаа гэд хэлжсэн да. Тэгээд дараа нь тэр үед болохоор яалтчгүй ихэндээ болохоор талархах зүйлс байхгүй жаа дараа нь бичээд л ахад нэрээ талархах маш олон зүйлс ингээд гарч ирдэм байлээ. Тэгээд нөгөө нэг унтахаас өмнө өөртөө талархаарай. Тэр нь ингээд чи дотоод болоогоо сонсох мөч юм аа гэж та хэлжсэн да. За эхэндээ ингээд би унтахаас өмнө за чи мундаг шүү, чи гоё шүү, чи сайхан шүү гэж нөгөө нэг одоо магтаалын үг хэлж эхэлж байгаа. Одоо нэг л ингээд өөрчлөгдөж өгдөггүй. Яг гэл ингээд гайхаад би ч ууган сайхан магтаал ингээд гэл тэгсэн чинь тэнд нэг ямиг орхигдуулчихлээ. Яг чин сэтгэлээсээ байгааг байгаа байхгүй. Яг чин сэтгэлээс өөртөө талархаж чадахгүй, өөртөө магтаалын үг хэлж чадахгүй, дандаа нөгөө өөрийгөө доошоо басамжлаад чи энийгээ чадахгүй байж чи өөрийгөө их юм бодчихжээ гэдэг нөгөө нэг өөрийгөө нөгөө нэг хэрхэн доошоо болох уу гэдэг ажиллагаа явагдаж байгаа байхгүй тэр дунд. За тэгээд тэд нартэйгээ ингээд нүүр тулаад бас ингээд ажиллаад ирлээ. Би яагаад ингэж өөрийгөө өөртөө итгэлгүй юм бол би яагаад ингэж байгаа юм бол тэд нартайгаа мэдээж нүүр тулахгүй бол би хизээч өөрийгөө чин сэтгэлээсээ талархаж чадахгүй штэ өөртөө. За тэгээд энэ хизэнээс би болов яагаад би болов юу болов гэж зөндөө асуудлуудаа бичээл ингээд нөгөө нэг би ч өөрөө их юм бичих дуртай хүн. Тэгээд зарим хүмүүс нь бол бодлоорооч бас цэцэлчиж болдог л ахaltaа юм зүйлсүүдээ. Тэгээд ирэхэд болохоор би яг гогцоог ингээд олж исэн бохгүй юу? Ер нь бол ингээд нөгөө нэг баг байхын одоо нөгөө нэг багш нарын хэлсэн үгнээс ингэж бас болж исэн юм байна гэд. За тэгээд за окей ингэсэн юм гэж тэгэл өөртөө ярилцаж эхлэв. Тэгээд тэрэн дээр өөрийнхөө сайн ч тал бай, муу ч тал бай хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Тэгсэн зүйлс явагдаж эхэлсэн. Ганцхан нөгөөний би сайн дээрээ тулгуурлаж өөрийгөө магтах гэдэг штеп. Тэгэхэд миний нэг муу гарч ирснээр нэг намайг бас басаад штеп. Чи би гэж. Тэгээд ирэхэд болохоор хүн сайн ч бай, муу ч бай яг таны хэлснээр бүгдээрээ л одоогийн намайг ингэж бүтээсэн. Бүгдээрээ л намайг ингэж суралцуулсан зүйлс байна. Амьдралд суралцуулж, цаашдаа яах гэд хүнийг танихыг суралцуулж. За тэгээд ирэхэд яалтчгүй цаанаасаа өөртөө ажиллаад ирэхээр чин сэтгэлээсээ талархаж болдог юм байна лээ. Чин сэтгэлээсээ талархах үед биеэр тог гүйж байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм байна лээ. За тэгээд амьдрал илүү гоёор харагдаж эхэлдэг юм байлаа. Одоо жишээ нь ингээд гэрээсээ гараад өмнө нь тэнд ингээд нөгөө нэг миний дуртай хонхон цэцгэлтэй би ч анзаардаггүй явдаг байсан байгаа даахгүй. Тэгэхэд ингээд талархаад ингээд илүү ингээд ажигч анзаарагч болоход би тэр хонхон цэцгийг хараад баярлж байгаа. Вау, миний дуртай хонхон цэцэг энд таригддаг байсан юм. Тэгэхэд би 4 жил тэрүүгээр явдаг байж нэг ч удаа тэр хонхон цэцгийг харддаг л байсан байхгүй өмнө нь. Тэгээ бас тийм болохоор яг амьдрал талархах тусам амьдрал танд сайхан үүд хаалга нээдэг юм байна гэж ажилласан. Яг үнэндээ сая Гэлмагшийнхаа ярианд бас яг бодож илаа. Инглиш шүү дээ. Бодлын зохицолыг угаасаа бичих байдаг юм шүү дээ. Тийм ээ. Бид нар бодлоо зохицуулахын тулд бичих хэрэгтэй байгаад байдаг. За тэгэнгүүт ер нь бол ингээд талархаж чаддаггүй хүмүүсийг ер нь ажиглаад хахаар сөрөг тал руугаа нэлээд орсон гэдэг сөрөг бодлуудыг маш хүнийг харсан ч өмчлмээр санагдаад гой сайхныг харсан ч харж чадахгүй те энэ яхаараа ийм илүү байдгийг гэл те би тэрэнд гой сайхан байгааг нь хараад гой сайхан байна гэж хэлчих тэр дотор нь дутуу байгаа учраас тэр сүргийг дэглэл ингээд гаргаад байдгийн байна гэдэг бас мэдрэмж төржсэн байхгүй. Тэгэхээр бид нар сая Гэлмагшийнхаа хэлжсэн зүйл дээр те бид нар муу талаа ч гэсэн харсан. Бидний одоо алдаатай оноотой зүйлүүд биднэрт амьдралд сурамж болоод ирсэн зүйлүүд байвал те тэрийг ингээд анзаараад эхлэх юм бол тэд нар маань бид нарыг улам их хүчтэй болгох, өөртөө ихтэй болгох, өөрийгөө урам зоригтой болгох, тэрнээсээ илүү хүчрхэг болгох тэр моментуудыг ерөнхийдөө тэр бидний сул талууд илүү хилгээдэг юм шиг надад
санагдсан. Одоо би өөрөө ингээд нэг өөрөө туршлагаас ингээд бодоход тий нэрээ бид тэр тэгж алдчихсан шүү. Тэгж алдчихсан учраас өнөөдөр би алдахгүй байхын тулд тий яг энэ зүйл надад тохиолдчихсан юм чи одоо би тэгвэл энийг арай өөр өнцгөр хийчихээ л та гэдэг ингээд сөрөг биш эрг рүү ингээд төвлөрөд талархаж эхэлсэн учраас эрг рүү төвлөрөөд байна шүү дээ. Тэгээ айгуу гой сая яг хэлжсэн нөгөө одоо цагийнхаа гайхамшиг гэрэл маш маань мэдрээд шүү дээ. Тэр хавхан цэцгийг хараад урд нь бол ямар ч анзаарахгүй явдаг гэсэн бол одоо бас тий ингээд гараад явж байх та үгүй нэр энэ чи ийм гоё дэлгүр яг нэг хэлэхэд нөгөө би ч гэсэн тийм үе надад байсан. Нэх гоё тэр тогс байдаг. Замаар 4 жил явчаад би тэр тогсыг хараагүй. Гэхдээ тэр хэцүү газар байсан л та. Ингээд хашаатаа тэгсээр тэрийн гадналаар нь ингээд нөгөө юу хийцэн. Гэлгар утаар бүгэлцэн. Тэгтэл би тэрний ингээд урдлын хэсэг гэлгар гэдэггүй. Тэгээд тогс нь урдтал нь болохоор дахиад тогс нь арталт нь. Тэгвэл тэрний хажуугаар явах болгондоо би тэр дахиад нарыг харжсэн болохос хийж тэр тогсыг харж байгаагүй. Яа ийм ажиглалт анзаарахгүй байх таах вэ? Тэг чи би ямар ч ажиглалт анзаарах байхгүй ч тэрийг харахгүй байхгүй. Тэгэхээр яг ингээд одоотой байгаа л нэг дуртай дугаа сонсоод нэг гадуур алхаж байхад шуудын жиргээ тий салхины сэвэл зөөр тэр намайг тоогоод над дээр тусаад байгаа юм шиг тэр мэдрэмж тий бид нар энэ гоё мэдрэмжүүдийг бас одоо цагийн гайхамшиг мдээгүй маш их хүмүүс маань удцсан болоо да. Тэгэхээр одоо цагийн гайхамшиг заах одоо бид хоёр бол байгаль дээр ярьж байна тий. Одоо хажууд чинь байгаа үнэтэй хайртай гэр бүлийнхэндээ дээрэс нь өөрийнхөө оршин сууж байгаа тий таны дулаахан нөмөртөө ордуулж байгаа гэртээдээ хүртэл талархаасай л гэж би хүмүүст боддог. Таны одоо мөрөөдөд байгаа амьдралыг таны үгүйсгээд байгаа амьдралыг мөрөөдөд сууж байгаа хүмүүс бас байгаад байгаа байхгүй. Тий дулаахан орон сууцгүй хүмүүс тэр хоолгүй хүмүүс хоолтой болохыг өнөөдөр мөрөөдөд сууж танд хоол нь байж, дулаахан орно нь байж. Тэгэхээр итгэлтэй талархаад эхлэхэд амьдрал цаанаас ягаад ч цэцгэлдэг юм шиг мэдрэмж төрсөн. За тэгээ гэрэл маш маань дахиж нэмж хэлэх зүйл байна уу? Ер нь бол яг багахаас ээж маань хэлдэгсэн байгаа зүйлдээ талархаж сураа гэд. За би болохоор тэр үед надад энэ байхгүй байхад би яагаад талархах хэвтэй. Энэ байхгүй байхад би яагаад талархах хэвтэй. Заавал яхаараа би талархах ёстой юм гэсэн тийм өнцгөөс илүү ингэж хардаг байсан. Тэгээд ирэхэд хүмүүс хэрвээ тэр юм танд байхгүй байсан бол тэгвэл яах вэ? Тэр хүн байхгүй болчвол яах вэ? Тэр орон сууц байхгүй болчвол та яг яах вэ? Тэгэхээр нөгөө нэг хүн байхгүй болохоор байсан юмныхаа үн цэнийг илүү мэдэрдэг болохоор байхгүй болохоос өмнө талархаж эхлэрэй л гэж хүсмээр байна. Байгаад энэ зүйл хайртай бол хайртайгаа хэлээ те. Уурлуулжсэн бол уучлаарай гэж хэлээ. Энд чинь бас нэг гоё бидний нөгөө нэг хамгийн нандин учрал те. Бид нар энэ амьдрал ирэх нь үнэн, буцах нь үнэн. Яг ингээд харахаар бидний гих юм юу ч байхгүй болчихж байгаа байхгүй юу? Явахдаа бид нар юу ч авч чадахгүй. Тэгэхээр яг одоо байгаа цагтаа өөрийгөө хайрлж, хайртай хүмүүстэй тэр хайрыг мэдрүүлж, арай илүү ойлгох гэж хичээж тий ингэж яваасай гэж ерөнхийдөө миний хувьд бол хүсэж байна. Тэгээд талархал гэдэг зүйлийнхаа үн цэнийг мэдэрч юм бол та бүхний маань байгаа зүйлдээ талархаад эхлэхээр бүх юм чинь цэцгэлэн шүү гэдгийг хэлээ. Та тэгээд одоо өнөөдөр өөртөө талархаас эхлээрэй тийм ээ. Тэгээд бүр эхлэхэд хэцүү байвал орой бол унтахаас өмнө 3 зүйлтэй талархаад гоё биччихээд унтж байгаараа гэдэг энэ гоё зүйлийг хэлье гэж бодлоо. За тэгээд өнөөдрийн бид хоёрын подкастаа байсан та бүхэндээ маш их талархлаа. Бид хоёрыг үздэх талархлаа. Тэгээд цаашдын подкастуудыг маань бас үзээрэй. Бид хоёр чадан ядан өөрсдийнхөө өнцгөөс тий өөрсдийнхөө зүгээс хэлж байгаа юм шүү. Тэгээд баяртай. Баяртай талархлаа.